Галзуу анимашн сувагтан тавтай морилцгоо. Ингээд бүрэн та нартай 2026 оны хамгийн ихний галзуу анимашнаар 2021 онд гарч байсан Encanto гэх энэ галзуу анимашныг ярьж өгөхөөр сонголоо. Үнэхээр хөөрхөн сонирхолтой галзуу анимашн болохоор ярьж өгөхөөр сонгосон. За тэгээд энэ галзуу хөөрхөн анимашныг та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар илүү сонголт, илүү боломжийг үргэлж олгодог Top Electronics, электрон барааны дэлгүүр хамтран ажиллаж байна. Та нар маань саба дарж амжаагүй бол саба, адарсан бол лайк дарж галзуу анимашн сувга дэмжээрэй. За тэгээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбартаа хэдүүлээ одоо орцгоё. Колумбийн уулархаг нутаг дэх нэг жижиг хэн тосгоны захад Мадриглийнхэн гих нэгэн онцгой гэр бүл амьдардаг. Олон жилийн өмнө иргэний дайнаас болж эр нөхөр Педрого алдсан айлма Мадригл 3 бяцхан хүүхдэд дагуулж ойд зовхтож ирж байж. Тэдний адил иргэний дайнаас болж хохирол амссан олон хүн тэднийг дагаж ойд ирснээр хамтдаа нэгэн шин тосгоныг бий болгосон нь тэр байлаа. Гэвч эр нөхрөө алдаж орон гэрээсээ дөрвсөн айлмаад гайхамшиг тохиож нөхрийнх нь өгсөн ла хизээж унтаршгүй шидэт ла болон хувирчээ. Ингээд ид шидийн хүчээр айлмагийн очсон ойг аврах том уулс хүрээлж тэдний өмнө касита гих шидэт байшин сүндэрлэн босчээ. Тэр мөчөөс эхлээд Мадриглийн гэр бүлийн гишүүн бүр 5 нас хүрэхдээ зэрэгцээд касита байшин тэдэнд өөрийн гэсэн онцгой өрөөг гаргаж өгдөг болж. Шинэхэн өрөөндөө ороод гарч ирэхдээ тэд дор бүрнээ өөрийн гэсэн онцгой чадварыг хүлээж авдаг байна. Тэд энэ ер бусын чадвараа гэр бүл болон тосгоныхноо хамгаалж тэдэнд туслахад зориулах учиртай байлаа. За тэр цагаас хойш 40 жил өнгөрөхөд Мадриглийн гэр бүлийн хүчээр тэдний тосхон хөгжин цэцгэлжээ. Нэг удаа айлмагийн зай охин Марабел 5 нас хүрч онцгой хүчийг хүлээж авах цаг нэржээ. Тэгэд Марабел охин онцгой чадвараа авахар шидэт өрөөлөвгөө аалхад орно. Тэр мөчөөс хойш дахиад 10 жил өнгөрлөө. Марабел охин нэг өглөө эртлэн босоод орой болох баярын үйл ажиллагаанд бэлтгэж эхэлдэг. Учир нь тэр орой Марабелийн үеэл дүү Антонио Касита байшингаас шидэт өрөө, шидэт чадварыг хүлээж авах байлаа. За ингээд Марабел Каситагийн тусламжтайгаар баярын ширээ засаж эхлэхдээ зэрэгцээд тосгоны сониуч хүүхдүүд ирээд тэрнээс ямар онцгой чадвартайг нь шалгаж эхэлцгэн. Гэвч Марабел өөрийнхөө чадварыг биш, гэр бүлийнхнийхээ чадварыг тэр хүүхдүүдэд танилцуулж өглөө. Марабелийн том эгч Изабелла эргэн тойрондоо ер бусын үсгэлэнтэй цэцэг ургуулах хүчтэй байсан бол дунд эгч Луизана ер бусын хүчтэй нэгэн байна. Айлмай маань гэр бүлээ бүхэлдэн захирдаг бол нагц эгч Пеппагийн зам байдал цаг агаарт нөлөөлөх шидтэй. Зарим нагц ах Бруно ирээдүг харах онцгой шидтэй байсан ч гэр бүлийнхээ талаар аимшигтай ирээдүг зөгнж харснаасаа болоод гэрээсээ зөгцсөн байж. Тэрний урдчилж хэлсэн таагүй бүхэн гарцаагүй биелдэг байсан учраас тосхон даяараа тэрнээс болгоомжилж бүгд тэрнийг дурсах нь бүхэл нэрийг нь ч хэлэхээс цээрэлдэг байна. Харин Марабелийн ээж Жулиетта хийсэн хоолоороо дамжуулаад бүх төрлийн өвчнийг эдгэх чадвартай. Марабелийн аав Аугустин болон Пеппагийн нөхөр Феликс нар Мадриглийн гэр бүлд хүргэн орсон учраас тэдэнд ямар нэг онцгой чадвар байсангүй. Уял Долорес нь өчүүхэн төдий чимээгч алс холоос сонсох чадвартай байсан бол Антонио Долорес хоёрын ах Камилио хүссэн хүнийхээ дүрд хувирч чаддаг байна. Тэд бүгд хамтдаа тосгоныхоо сайн сайхны төлөө хүчин зүтгэж тосгоноо яг л диважин мэд болгохыг хүсдэг байлаа. Марабел энэ тухай хүүхдүүдэд нэг бүрчлэн тайлбарласан ч хүүхдүүд тэрнийг өөрийг нь ямар чадвартай болохыг шалгаасаар байна. Марабел тэдний асуултанд хариулахгүй булзааруулж байсан ч энийг нь холоос сонссон Долорес тэрнийг ямар ч онцгой чадваргүй болохыг хүүхдүүдэд хэлж өгдөг. Эвгүй байдалд орсон Марабелыг оройн хүлээн авалтад шаардлагатай зүйлс дүүрэн чихсэн том сагсаа барьсаар гэртээ ирэхэд сүрэг зүгийн дайралтад өртөж нүүр гарн битүү хавдсан аав нь тэрнийг тайвшруулах гэж оролдоно. Олон онцгой хүмүүс тунд байхад өөрийгөө онцгой биш юм шиг бодох үе байдгийг аав нь сайн ойлгож байна. Гэхдээ тийм биш шүү. Санаан зовсон ээж нь ч бас чи хиндэж юуг ч нотлох шаардлагагүй гэж хэлсэнд Марабелч тэдний ярианаас зөгтөж бушуухан тэндээс явдаг. 10 жилийн өмнө Марабелыг онцгой чадвар авч чадлагүй өрөөнөөсөө гарч ирснээс хойш Мадриглийн гэр бүлийнхний тэмдэглэх гэж байгаа анхны баяр байсан учраас тэд бүгд дор бүрнээ битүүхэн төгшүүртэй байлаа. Антонио хүүг Марабел шиг онцгой чадвар авч чадахгүй байхгүй гэхээс хамгийн их айжуулсан хүн бол айлма эмээ байлаа. Тиймээс ч байшингаа чимэглэх гэж бойтголж яваа Марабел дээр очиод өнөө орой бол бидний хувьд чухал мөч. Тосхон даяараа бидэнд найдаж байгаа.
Тиймээс бүх зүйл төгс байх ёстой. Чамайг бидэнд туслах гэж хичээж байгааг сайн ойлгож байна. Гэхдээ бидний заримынх нь хувьд бусдад зай болж өгөх нь хамгийн сайн тус байдаг гэдгийг санаарай. Гэсэнд Мирабель журамгүйхэн өрөө лүгөө явна. Энэ үеэр Антонио хүүгээ хайгаад олохгүй байгаадаа бухимдсан Пеппа тэрнтэй таарлаа. Мирабель Антониог хаан нуугдаж байгааг маш сайн мэдэж байлаа. Тиймээс тэр шууд л нуугдсан орон дээр нь очиод суудаг. Тэгээд хүүгийн сэтгэл санааг өргөх үүднээс хайрцагтай бэлэг өгсөнд Антонио хүүж бэлгийг шүүрч авна. Тэгээд ямар ч онцгой чадвар авч чадахгүй байх вэ гэхээс айж байгаагаа хүү Мирабельд хэлдэг. Мирабель хүүг тайвшруулад санаа зовж суухын оронд бэлгээ задлаад үзхийг зөвлөнө. Антонио хүүг бэлгээ задлж үзтэл дотроос нь чихмэл ирвэс гарч ирлээ. Тэрнийг амьтанд хайртай гэдгийг Мирабель маш сайн мэддэг байж. Энэ үеэр Касита байшин тэдэнд ёслолын цаг болсныг сануулдаг. Тэр орой тосхон даяараа тэрхүү онцгой ёслолд оролцохоор мадригийнхний гэрт цуглжээ. Ингээд Антонио хүү шидэд өрөөлөгөө алхаж орох чухал цаг ирлээ. Гэвч хүү тийшээ ганцаараа явхаас айж байлаа. Тиймээс тэр Мирабелийг гуйж тэр хоёр хамтдаа шидэд өрөөлөв алхаж очино. Ингээд алхаж явахдаа Мирабель 10 жилийн өмнө өөрөө ингэж алхаж явж байснаа саналаа. Тухайн үед тэрнийг шидэд хаалганы бариулаас барихад нөгөө хаалга гинэд алга болоод шидэд талаа нь унтрах шахсан байж. Азуулахад Антонио хүүдэр тийм зүйл болсонгүй. Тэрнийг хаалганы бариулд хүрсэн даруйд хурц гэрэл байшин даяар тархаж гарын дээр нь нэгэн тотнис жирээд суудаг. Тэгсэн Антонио хүү тэр тотны яриаг сайн ойлгож байлаа. Удалгүй тэнд маш олон амьтад цугларсанд Антонио хүү тэднийг бүгдийг нь сайн ойлгодог. Энийг харсан айлма эмээгийн дотор ууж ирчээ. Ингээд тосхон даяараа Антонио хүүгийн шин өрөөлөв орсонд тэр нь жирийн нэг өрөө биш, авраг том ширэнгэн ой мэд өрөө байлаа. Тийш орсон хүн бүрийг гайхан шагших зур. Нэгэн авраг том ягуар ирвэс давхиж ирээд Антониог дээрээ суулгаад тэр хаваар давхиж эхэлдэг. Энэ бүхнийг харсан Мирабель баяртай байсан ч битүүхэндээ жаахан гонигтай байлаа. Онцгой чадвартай гэрийнхэн нь бүгдээрээ хамтдаа зураг татуулахдаа Мирабелийг мартаж орхисон нь тэрэнд бүр хүн дээр тусдаг. Тэгээд Мирабель тэр өрөөнөөс гарч иртэл байшингийн дээвэр дээрээс нэгэн хилтерхий унжирлээ. Үүнтэй зэрэгцээд Касита байшин бүхэлдээ чичирч байснаа дундуураад суурч мадригл гэр бүлийн шидэтлээ бүүдэж эхэлдэг. Энийг харсан Мирабель Антониогийн өрөөлөө гүйж ирээд байшин аюулд орлоо, шидэтлээ унтрах гэж байна гэж хэлдэг. Сандарсан айлма эмээ гадагш гарахад байшин зөв зүгээр байлаа. Мирабель өөрийнхөө харсан бүхнийг үнэн гэдгийг тайлбарлах гэж хичээсэн ч хэн ч итгэсэнгүй. Айлма эмээ тэнд байсан зочдыг өрөөлөө буцаж орохыг ураад юу ч болоогүй юм шиг баяраа үргэлжлүүлнэ. Тэр орой Мирабель өөрийн харсан бүхнийг үнэн гэдгийг ээжтэй тайлбарласан ч ээж нь тэрнийг хий юм харсан байх гэж бодно. Тэр шөнө бүх хүнийг унтсан хойно Мирабель шидэд талааг үнэхээр зүгээр байгаа эсхийг шалгахаар очно. Тэгсэн тэр үеэр айлма эмээ цонхон дээрээ гарч ирсэнд Мирабель бушуухан нуугдлаа. Тэгэл айлма эмээгээ өөд болсон нөхрөөсөө тусламж гуйн ярьж байгааг нь санамсаргүй сонсноо. Тэдний гэр бүлийн хэд шид суларч Касита байшинд ан цав гарч эхэлснийг айлма эмээ мэдэж байж. Гэвч энэ бүхэн яагаад тохиолдож байгааг энэ бүхнийг яаж шийдэхээ тэр мэдэхгүй байлаа. Энийг сонссон Мирабель шидэт байшингаа болон гэр бүлээ аврахаар сэтгэл шулуудна. Гэвч гэр бүлдээ яаж тус болохоо тэр мэдэхгүй байлаа. Тиймээс гэр бүлийнх нь эд шидэнд юу тохиолдоод байгааг олж сонссон байж магадгүй гэж бодоод Долорес дээр очдог. Гэвч тэр Луизагийн нүдэнд шүнжин анивчаад байснаас өөр зүйл олж сонсоогүй гэж хэлнэ. Тиймээс өглөөний цайны үеэр Мирабель эгчийнхэн хажууд суугаад юунд санаан зовоод байгааг асууж эхэлдэг. Тэгсэн өөрийнх нь яриаг таслаад яриулахгүй байгаа Мирабельд ууралсан айлма эмээ тэрнийг хажуудаа суулгаж орхино. Тэгээд гэр бүлийнх нь хамгийн төгс охин болох Изабеллаг нь Марианогийн гэр бүлийнхэн бэр гуйх гэж байгаа талаар тэдэнд хэлдэг. Долорес ч Марианогийн гэрийнхний яриаг сонсож тэд өнөөрөө бэр гуйхаар ирэх гэж байгааг айлма эмээд дуулгадаг. Изабелла үүнд тийм ч дуртай биш байсан ч гэрийнхэн төгс охины хувьд тэр эмээгийнхэн урмыг хуглах үйлдэл хийсэнгүй. Ингээд тэд бэр гуйх ёслолд бэлтгэх ажилд ханцуу шамлан орцгооно. Өглөөний цайны дараа Мирабель Луиза эгчдэрээ очлоо. Энэ үеэр Луиза аль хэдийн тосгонд очихсан. Тосгоны хүмүүст тусалж байлаа. Тосгоны иргэд бүгд л Луизагаас тусламж хүсцгээдэг. Луиза ч тэдэнд дуртайа туслана. Мирабель ч Луиза дээр очиод тэрнийг юунд санаан зовоод байгааг шалгаж эхэллээ. Луиза эхэндээ үннээ хэлэхгүй гүрийж байсан ч эцэст нь бүх үннээ хэлдэг. Тэр хүч чадлаа алдаж бусдад тусалж чадахгүй болох вэ гэхээс айдаггүйч. Хэрвээ тэр бусдад тусалж чадахгүй бол хүнд ч хэрэггүй хүн болно гэж бодож байлаа.
Байшин нь цуурч байгааг Мирабель анхаарсан тэр шөнө Луизач бас өөрийнхөө хүчийг сулрахыг мэдэрсэн байж. Хэдийгээр гэр бүлийнхэн эд шид сулрахад юу нөлөөлөд байгааг Луиза мэдэхгүй байсан ч Касситаг сүрэх тухай аимшигтай зүйлийг нагацах Бруно нь харж байсан тухай цуу яриа сонссон гэдгийг хэлж тэрнийг Бруногийн өрөө рүү очиж үзхийг зөвлөдөг. Гэхдээ тэр өрөөнд дотор байхдаа маш болгоомжтой байхыг Луиза сануулна. Тиймээс Мирабель шууд л Бруногийн өрөөнд очлоо. Тэгсэн хаалгыг нээтэл урд нь элсэн цаг шиг хэлбэртэй үүд угтна. Цаана нь элс урсаж байлаа. Ингээд Мирабель өрөө рүү алхаж орсон даруйда элсэн манхан дагаад доош унчихна. Тэрнийг босч ирэхэд өмнө асар том хадан хавцал руу өгсөн дуусашгүй урд шат байлаа. Мирабельч тэр шатаар дээшээ матсаар арайхийн орой дээр нь гарч ирнэ. Гэвч цаашаа явах гүүр нь уржчихжээ. Аргагүй байдалд орсон Мирабель тэнд байсан гүүрний үлдэгдэл болох олсоор дамжиж үсрээд хавцлын цаад талд гардаг. Тэгээд ханамд нь элдэв зураг сийлсэн хонглоор явж байхдаа тэр санамсаргүй нэг ваарыг унахсанд дотроос нь харах хулгнууд гүйлдэж гарч хананд байсан хөшөөний нүүр рүү ороод явчлаа. За sorry байж байгаарай. Борон та нартай гоё мэдээтэй ганцхан реклам алгадаадах юм. Top Electronics дэлгүүр маань Chicket нэг янзын галзуу брендийг Монгол улсад аль биесны эрхийг авсан цороо ганц дэлгүүр юм байна. За тэгээд энэ Chicket брэнд нөө штэ дизайн, хэрэглэгчийн сэтгэл ханамж, технологийн шийдэл, зах зээлийн үнэлгээ зэргээр олон улсын хэмжээнд хэд хэдэн хүлээн зөвшөөрөгдсөн шагнал нэр хүндийн жагсаалтад багтсан брэнд юм байна. Галзуу юу. За жишээлбэл хөргөгч, хөлдөгч, угаалгын машин, QLED 4K зурагтыг хамгийн хямд үн олон сонголтойгоор оруулж ирсэн байгаа юм байна. Chic брендийг Top Electronics-ос нэр ханаас авах вэ гэхээр менюсийн мэддгээр халдвартын Central Mall-ын замын эсрэг талд Top Electronics дэлгүүр маань янзын яган өнгөтэй байж байгаа. За бас 3 дугаар хороолол салбар нь бидний сайн мэддгээр өргөө кино театраас дэш өгсөд тэхийн голд нь мэлтэж байгаа. Болохгүй бол 711 гэж залгаад бүх мэдээлэлээ авчих. За кино тайлбараа одоо үргэлжлүүлцгээе. Мирабель цааш явсараа дүүрэн элс асгасан өрөөнд ортол тэнд нь ногоон өнгөтэй шилэн талстууд хөвдөж байна. Тэдгээр талстуудыг хооронд нь эвлүүлэх ёстой байна гэдгийг ойлгосон Мирабель эхнээс нь нийлүүлж хартал өөрийнх нь дүр зураг харагдлаа. Үүнтэй зэрэгцээд байшингийн хананд ан цав үүсч эхэлсэн учраас Мирабель сандарч бүх талстыг төвж аваад цүнхэлж тэндээс бошуухан гарахаар гүйдэг. Мирабель элстэй өрөөнд гацсан ч аз болж тэндээс гарч чаддаг. Тэрний гараад явж үтэл имэн тараад хаан байсныг нь байцааж эхэлдэг. Луиза гүйж ирээд хүчээ алдаж байгаагаа хэлж уйлсаар явдаг. Үүнд айлмаа эмээгийн санаан зовсон ч Изабеллагийн сүүн ёслолын талаар ярилцгаар явах ёстой болсон учраас намайг эртэл Луизатай битгий уулзаарай гэж Мирабельд хатуу сануулад явдаг. Мирабель өрөөндөө орж ирээд нөгөө ногоон талстуудаа эвлүүлж эхэлжээтэл тэрний өрөөнөөс Антонио хүүгийнхээ үлдээсэн зүйлсийг авахар нагацагч Пеппа нь орж ирлээ. Мирабель ч энэ завшааныг ашиглаад нагацах Бруногийнхын талаар асууна. Гэвч Пеппа тэрний талаар ярих ямар ч хүсэлгүй байдаг. Мирабель тэрнээс хэрвээ тэр ямар нэг хүний талаар ямар нэг зүйл харсан бол тэр нь ямар учиртай гэсэн үг гэж асуулаа. Энэ үеэр Пеппагийн нөхөр Феликс орж ирээд Бруно дандаа сөрөг муу зүйл хардаг. Хэрвээ тэрний зүүн харанд орсон бол тэр хүнд олигтой зүйл тохиолдохгүй гэж хэлдэг. Ингээд Феликс тэрэнд хурмынхын өдрөөр Бруно ирээд ширүүн бороо орно гэж хэлэхэд тэр дөрөв ширүүн бороо орж хурмынхын ёслол сүйдсэн тухай хэлсэн бол Долорес ч бас орой бүр Бруно байшин дотор амандаа өглөөд явж байгааг сонсдог тухайга. Гэхдээ энэ бүхэн зөвхөн өөрийнх нь толгой дотор болж байгаа зүйл гэдэгт итгэдэг гэдгийг хэлнэ. Тусганы хүн бүрэл Бруногийн талаар таагүй дурсамжтай байлаа. Тэд бүгд Бруног дандаа таагүй зүйлийг зөгндөг. Тэр зөгнөл нь заавал биелдэг гэж үзэж байлаа. Ингээд Мадриглийн гэр бүлийнхэн бүгд Марианогийн гэр бүлийнхнийг хүлээж авахар бэлдэж эхлэхдээ зэрэгцээд Мирабель өрөөндөө ороод нөгөө ногоон талстуудаа эвлүүлж дууссанд тэнд нь ан цав суусан Кассидагийн урд зогсож байгаа өөрийнх нь дүр зураг тодоозтод харагддаг. Яг энэ үеэр Мирабелийн аав Аугустин тэрнийг дуудахаар өрөөнд нь орж ирээд Кассида байшинд ан цав үүсэх болсон шалтгаан нь Мирабель болохыг олж мэдээд цочордлоо. Тэгээд тэр охиндоо энэ талаар хүнд ч хэлж болохгүй. Энэ нууц бидний хооронд үлдэх нууц шүү гэж хэлнэ. Гэвч Долорес тэдний яриаг нэгнэгэнгүй сонссон байлаа. Орон хоолны үеэр Мирабель Долоресоос харцаа салгалгүй ажиглаж байсан ч Долорес нүдийг нь хариулж яваад сонссон бүхнээ гэрийнхэндээ хэлж орхино. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Мирабель Марианог яаралтай бэр говьл дээргэж шахаж эхэлтэл тэдний сууж байсан өрөөний шал дундуураа цуурчлаа. Сандарсан Мирабель цууралтыг нуухаар хэвтгэхэд Луиза өмнө нь амархан өргөдөг байсан төгөлдөр хураа дааж ядан чирсээр арайхийн орж ирдэг.
Энэ үеэр хэсэг амьтад ирээд Мирабелийн цүнхэнд байсан ногоон талстуудыг эвлүүлсэнд тэнд байсан дүрсийг Мадриглийн гэр бүлийнхэн бүгдээрээ харж цочирдцголоо. Үүнтэй зэрэгцээд байшингийн хан бүхэлдээ цуурж эхэлсэн бол айд сандарсан Пепагаас болоод гэр дотор нь хүчтэй шуурга дэгдэж бороо асгарч эхэллээ. Мариано болон тэрний ээж тэндээс яран сандран гарч явсан бол айлмаа тэднийг тайвшруулах гэж байдгаараа хичээнэ. Энэ үеэр хідэн харах ногоон талстуудыг нь хулгайлаад зогтож байгааг Мирабель анзаарлаа. Мирабель тэр харахнуудыг дагаж явсаар байшингийн хананд үүсгэсэн нэг том нүхийг олж харна. Тэгээд тэр нүхээр хортол байшингийн ханны завсар хүн багтах зайтай байж таарна. Тэгсэн нөгөө харахнууд ногоон талстуудыг нэг юутантай хүрэн бүхий хүн даваачиж өгсөнд цаадхан Мирабелийг харсан даруйда тэндээс зогталаа. Мирабель жардаас нь хөөнө. Тэгсэн Мирабель шаланд үүссэн нэг нүхэнд унах шахахад нөгөө хүн ирээд тэрэнд тусалдаг. Аз болоход тэр нүх тиймч гүнзгий биш байлаа. Тэр нууцлаг хүн нагацах Брунонд болохыг Мирабель шууд ойлгоод тэр шилэн талстан дээрх зураг ямар учиртай болохыг шалгаж эхэлдэг. Тэгээд тэр өнгөрсөн бүх хугацаанд Бруногийн амьдарч ирсэн өрөөнд ирлээ. Ингэж явах замдаа байшингийн хананд үүссэн ан цавыг Бруно чадлаараа шавардаж нөхөж ирсэн болохыг олж мэдлээ. Бас тэр гэрийнхнийхээ хоол иддэг өрөөний цаана тэдэнтэй хамт хоололдог байсныг Мирабель олж мэдээд тэрнийг гэр бүлийнхэндээ үнэхээр хайртай болохыг нь ойлгоно. Тэгээд шидэт байшингийнхэн сүрэлд Мирабель яагаад холбоотой болохыг асуухад Бруно өөрөө ч энэ нь ямар учиртай болохыг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мирабелийг онцгой чадвараа авч чадаагүй тэрээр гэр бүлийнхээ эд шидэнд санаан зовсон айлмаа эмээ Бруно гуйж түүгээр ирээдүг харуулсан байж. Гэвч Бруногийн харж байсан зөнгүүдээс ялгаатай тэр энэ удаад ирээдүг тодорхой харж чадаагүй байна. Яг л ирээдүйд юу болох нь хараахан тодорхой болоогүй мэт байж. Гэвч тэр харсан зүйлээ ээжтэй хэлэхийн оронд шилэн талстыг хагалж өөрөө гэрээсээ зөгцсөн дүр үзүүлсэн байлаа. Учир нь ирээдүйд болох гэр бүлийнхэн сүрэлд өөрийг нь буруутгах байх гэж тэр айсан байж. Тэгэд Бруно би мэдэх бүхнээ чамд хэлсэн учраас одоо чи явсан дээр явхаа гэж хэлдэг. Тэгсэн Мирабель явах нь бүхэл харин ч тэрнийг дахиад ирээдүг харахыг шахаж эхэлдэг. Хариуд нь Бруног надад том зай талбай хэрэгтэй гэж шалтгаалхад тэдний өрөөнд сэмхэн орж ирсэн байсан Антонио хүү. Миний өрөөг ашиглаж болно шүү гэж хэлдэг. Бруногийн тэжээдэг харахнууд тэрэнд бүгдийг хэлсэн байж. Ингээд тэр гурав хамтдаа Антонио хүүгийн өрөөнд очлоо. Тэгээд Бруно тусгай зан үйлээ хүйлдэж Мирабелийн гараас барьсанд ээлсэн хуй босож ирээдүйн дүр зураг тэдэнд харагдаж эхэлдэг. Энэ үеэр Мирабель нэгэн ирвэхэг олж харна. Тэгээд тэр хоёр ирвэхэг дагсаар шидэт лаг илүү гэрэлтэй болгохын тулд юу хийх ёстойг олж харж чаддаг. Тэгсэн тэр нь Мирабель эгч Изабеллага тэврэх байлаа. Хамгийн таарамжмуутай байдаг эгчигээ тэврэх нь яагаад гэр бүлийнхэн эд шидийг аврах болохыг Мирабель ойлгохгүй байсан ч бардам зангаа дарж эгчигээ тэврэхээр бэлтгэж эхэлнэ. Тэгээд эгчийнхээ өрөөнд орж бэр гуйх ёслолыг нь сүрүүлсэндээ уучлал гуйж тэврэлтхүү гэж санал тавьсанд Изабелла ч ууралж би гэр бүлийнхнийхээ урмыг хугалахгүй тулд бүх амьдралынхаа туршид төгс байх гэж хичээж ирсэн. Би тэрнтэй гэрэлхийг хүсээгүй. Би гэр бүлийнхнийхээ төлөө үүнийг хийсэн. Харин чи бүгдийг дандаа сүрүүлдэг гэж хэлнэ. Тэгсэн тэрнийг ингэж хэлэхдээ зэрэгцээд тэрний өмнө үдсгэлэнтэй цэцэг биш харин кактус ургаад гарч ирдэг. Энийг харсан Изабелла гайхаж баярлана. Тэгээд тэр заавал төгс байх гэж хичээх биш харин өөрөөрөө байж өөртөө төрж байгаа мэдрэмжийг байгаагаар нь ил гаргаж байх нь чухал болохыг ойлгож эхэллээ. Үүний зэрэгцээ эгч нь харагдаж байгаа шигэ төгс биш болохыг харин ч гэр бүлийнхээ төлөө маш их ачааг тээж инээмсэглэнхэн ард нууж явдаг болохыг Мирабель ойлгоно. Ингээд тэр хоёрыг бие биенээ ойлгож тэвэрлэхэд шидэт лааны гэрэл илүү хурц гэрэлдэж байшингийн ан цав буцаад хэвийн болж эхэлдэг. Гэвч тэднийг хамтдаа сахилгагуйтаж байгааг харсан айлмаа эмээ Мирабелийг эгчтэй муугаар нөлөөлж байна гэж загнаж чамаас болж байшинд ан цав үүссэн. Чамаас болж Бруно гэрээсээ явсан. Чамаас болж Луизагийн хүч алга болж Изабеллагийн төгс байдал алдагдсан. Чамд энэ гэр бүлд гай болох эрх байхгүй гэж загнадаг. Энийг сонссон Мирабелийн урам нь хугарч би яаж ч хичээсэн та хизээч намайг хүлээн зөвшөөрөхгүй юм байна. Бидний хинж яаж ч хичээсэн таны санаанд нийцэхгүй. Эд шид танаас болж бүхэж байна гэж хэлдэг. Үүнтэй зэрэгцээд газар чичирхийлж Касита нурж эхэллээ. Касита нурж эхлэхдээ зэрэгцээд Мадриглийн гэр бүлийнхэн ч эд шидээ алдаж эхэлнэ. Мирабель шидэт лаг авахар зүтгэсэн бол Касита сүүлийн хүчээ шавхан Мадриглийн гэр бүлийг дотроосоо түлхэн гаргадаг. Хэдийгээр Мирабель шидэт лаг гартаа оруулж авсан ч лааны хэлтэрхий удалгүй унтарч орхилоо.
Ингээд кассетаг нурж унсанд цочирдсан Мирабель гэрийнхнээ орхиж ойруу зугтааж тэндээ хондог. Маргааш нь гэрийнхэн нь Мирабелийг хайж эхлэхэд айлмаа эмээн голын ирэг дээр уйлж байгаа Мирабелийг олж очно. Эмээгээ харсан Мирабель уучлал гуйж болсон бүхэнд өөрийгөө буруутгахад эмээн тэрнийг тайвшруулж "Би энэ голд эргэж ирээгүй удаджээ. Энэ голоос бид ид шидийг олсон юм шүү дээ" гэж хэлдэг. Тэр голд нөхөр Педрон гэрийнхнийгээ хамгаалах гэж угаад амиа алдсан байж. Энэ бүхнийг ярьж байхдаа айлмаа залуунаас Педрото яаж танилцаж хэрхэн гэр бүл болж 3 ихэр хүүхэдтэй болж байснаа дурсан сандаг. Иргэний дайны үеэр тэдний тосгон лууд цэргүүд дайрахад тэр хоёр тосгоныхноо дагуулад энэ ойруу дөрвөн ирж. Тэгээд цэргүүд тэднийг олж ирэхэд Педро тэднийг зогсоох гэж байгаад амиа алдсан байна. Тэр орой айлмаа ид шидийг хүлээж авсан байжээ. Айлмаа энэ бүхнийг дурсаад Мирабельд "Би ид шидээ халдахгүй" гэж хитрхи их айхтаа. Анх яагаад энэ ид шидийг хүлээж авсан бэ гэдгээ мартсан байж гэж бурууга хүлээн. Тэр мөчид Мирабель Бруногийн зүүн дотор үзэгдсэн ирвэхийг харлаа. Тэгээд эмээгээ гол руу хөдөлж оруулдаг. "Таны хүчээр Мадриглийн гэр бүл өдий зэрэгт хүрсэ. Та бидний төлөө их завсан. Таны хүчээр бид ид шидийг хүлээж авсан. Бид хамтдаа байвал засаж болшгүй зүйл гэж үгүй. Мирабель, өвөө чинь чамайг над руу хэлгээжээ" гэд хоёул тэрвэрлэхэд үе олон ирвэхэнүүд тэднийг тойрон нисэж эхэлцгэн. За ингээд тэднийг тосгон руугаа явах гэж байтал Бруно ирээд Мирабелийг хөмөрч "Энэ бүхэн тэрний буруу биш ээ. Миний буруу" гэж хэлдэг. Гэвч хайртай хүүгээ харсан ээж нь тэрнийг шууд тэрвэрэн авч үнслээ. Тэгээ тэр гурвыг хамтдаа эргэж ирэхэд тосгоныхон ч тэдний байшинг барихаар бөөнөрөө ирцгээдэг. Ингээд тэд гар нийлэн ажилласаар эцэст нь кассетаг дахин барьж босголоо. Тэгээд байшингаа нэх эрхийг тэд Мирабельд өгдөг. Мирабелийг байшингийнхаа хаалганд бариулыг нь хийх үед байшин бүхэлдээ ид шидээр гэрэлтэж шидэд кассета эргэн ирнэ. Ингээд Мадриглийн гэр бүлийнхэн хамтдаа шинэ байшиндаа орж бүгдээрээ баярлан хөгжилдөснөөр кино маань дуусаж байгаа юм. За энэ түрээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбар маань дуусч байна. Гэр бүл гэдэг үнэхээр чухал шүү. За тэгээд нэг нэгээ хүндэлж ойлгож, тэрвэрлдэж, уучлж байх нь хамгийн чухал шүү залуусаа. За тэгээд Моброгийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаж байна. Энэ галзуу хөөрхөн анимашныг та нарт маань ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар дэлхийд тэргүүлэгч Чик брендийн аль биесны борлуулагч Top Electronics дэлгүүр хамтран ажиллаа. Гиснээс цаанч нь нийслэл Улаанбаатар хотод маань агаарын бохирдлуудаа ямар их байгаа юм манайхан тийм ээ. Морогийнхэн хоолой бас саяхан нэг хэсэг өвдөд өнчөд хэцүүхэн л байлаа шүү дээ. Энэ бүхэндээс утаа бас тодорхой хэмжээгээр буруутай л байгаа шүү дээ. За тэгэхээр энэ асуудлыг Top Electronics дэлгүүр маань бараг шийдэж яаж вэ гэхээр Америкийн номер 1 агаар цэвэршүүлэгч болох Levoit брендийг аль биесээр оруулж иржээ. Яадаг гэдэг үг гэхээр та гэртээ авсан байхад гэрийн чин агарыг бараг л 100% цэвэршүүлнэ л гэж ойлго. Тэгэхээр энэ муухай утаатай өвлийг ингэж л хэдүүлээ нэг юм давцгаая да. Өнөр хаанаас авах вэ гэхээр та бидний мэддгээр халдвартын Централ молын замын эсрэг талд Top Electronics дэлгүүр маань янзын сайхан ягаан өнгөтэй байж байгаа. Бас 3 дугаар хороолол салбар нь бидний сайн мэддгээр өргөө кино театраас дэшээ өгсөд тэхий голд нь мэлтэж байгаа. Буруулахгүй бол 700 гэж залгаад бүх мэдээлэлээ авчих. Тэгэл болоо. Та нар маань тэгээд галзуу анимашн сувгаа subscribe дарж амжаагүй бол сабадараад дарцсан бол лайк дарж дэмжихээ мартуу. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу хөөрхөн анимашны тайлбараар эргээд уулзацгаая.